Яагаад гадаадын хөрөнгө оруулалт бидэнд амар чухал байгаа юм бэ? Чи 8 настай хөвгөж ойлгохоор нэг гоё тайлбарлаж өгөөч. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улсын дэлхийд дээр нэгч байхгүй. Гадны хөрөнгө оруулалт гэдэг нь юу гэсэн үг гэж аль хэдийн биднээс өмнө хэдэн зуун жилийн турш тэр хүмүүсийн хийцэн хөдөлмөрийг бид нар цаг хугацаа хэмнээд шууд өөрсдөө оруулаад ирж байгаа. Оюутлогоо дээр жишээ байна. Оюутлогоо нэгч гарант зис гаргаагүй байхдаа зөвхөн хөрөнгө оруулалт нь орж ирээд Монголын дотоодын нийтлэгтэн миний санджаар 3 бэлэг 4 дахин өсчихсэн. 12 онд лөө. Тий 12 онд тий. Тэрнээс чи хойш ингээд манай GDP ч баг 10 дахин өссөн баг шүү. Дахин штэ. Дахин 1000% гэсэн үг байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд нөгөө манайхан ч айгуу тийм нөгөө уусан худаг руугаа л нөлмөд. Нөгөө нэг мангарууд чинь нэг 30 жилийн дараа манайх 36% ашиглаж солиорд идэг болчих. Тэр чинь айл хэдийн Монголд өгөөж нь ороод бид нар ингээд гэрэл мэрэлтэй болоод подкаст хийдэг болцсон айл хэдийн хувцсыг аваад өмссөн бохоггүй тэр компани ч оруулж ирж байгаа хөрөнгө оруулалтаар тэр хөрөнгө оруулагч өөрөө үржүүлэгч эффектэд орж байгаа. Ингээд үржигдээд явж байгаа. Энийг хинч хардггүй тийм учраас нөгөө нэг мангар 90-ээс хятад чаахаа оруулж ирдэг логикоор хараад 5 төгрөгөөр аваад 10 төгрөгөөр зарлаа. Тэгээд хэдэн төгрөгийн ашигтай ингэж яриад байдаг. Гадаадын хөрөнгө оруулалт гэсэн шал өөр юм байна.